энэ хэм бэ? Амар тийм. За хаан дээр өгсөн. За тэгвэл яа манай амт одоо өгшөөг нь болсон бэ? Ерөнхий сайд хамгийн ерөнхий сайд байсан тийм. За тэгвэл өгшөө байрлал газрыг юу гэж нэрлэх юм бол? Амрын амрын талбар тийм. За тэгвэл багш нь энэ хүний хамгийн сүүлд хэлсэн одоо шүүх хурал дээр хэлсэн үгийг харуулъя тийм. Харуулж байна. Тэгэхээр та англи хэлээр энэ үгийг уншаарай. За их зүйл асуул. За яагаад манай улсын иргэд одоо зөвлөлт улсын шүүхээр шүүлээд байсан бэ? Шүүхгүй байсан. Төрийн хэсэг ингээд хаанч таасууд ингээд буулгаад тэгээд зөвөөс төрийн хэсэг. За тэгээд бас нөгөө Орос улсын нөгөө соёлын тулгуур давган зам. За сайн байна. Соёлын тулгуур. За өөр хариулт нь. За хэлээрэй. Өөр хэлээ. За зүг буруу хамаагүй шүү дээ тийм. За цааш нь. Та бүхний удам хугацаанд хилэнтүүлэлтэд өртөж байсан хүн байгаа юу? За тэгвэл бид нар өнөөдөр юуны тухай судалж байгаа юм байна? Хичээлийн сэдв юу вэ? За хилэнтүүлэлт үү? За сайн байна. За ганцаар өдрөө тавиад сэдвээ хэлж үйл явц, үр дагавар. За та нар цуг хичгээ гаргаад 42 дугаар бүлгийг мэдээлэлтэй цуг хичгээс бусад бүх мэдээллийг буюу хилмэтүүлэлт гэж нэрийгдэх бүтгэл уншаарай. Уншиж сонсгоо. Хилмэтүүлэлт гэж нэрийгдэх бүтгэл.
ойрт орох үстэн дээр байгаа тулгуур ойлголт. За ногоон хэсэг дээр байгаа ойлголтуудыг бас яхан уншин гэсэн. Асуулттай аль салаанаас хамаагүй яг хариулж болно гэсэн. За оюуны шуурга хэлээ тийм. За бэлэн утаа. За амжилт. За нэгдүгээр салаа. Хүүхүүл явдал 100 оны асуулт. За тэгэхээр зөвхөн нэгийнх нь хариулна. Тэндэг хамгийн анх буруутгаж яасан. За хэний? Тэндэг. За бодоо байна тийм. За тэгвэл зөв хариулт 22 он бодоо хэлнэ. Хэлмэгдүүлснээр хэлсэн. За хоёр дахь бол яагаад нам нарын эсрэг хатуу тэмцгийг шаардсан бэ? нөгөө Японы тагнаа биш үү? Тэгээ Японы өөрсдийнхөө эрхэнд байх. За яг зөв тийм. За Орос улсын өөрсдийнхөө одоо нөлөөлөө байлгахын тулд тийм. За би эхний хариултуудаа нь таваад авах тийм. За гурав дахь бол уран дэргэдийг яагаад Японы тагнуул хосголын эсрэг болгож байсан бэ? Ихэнх нөгөө нэг фиолог байсан биш үү? За өөр хариулт хэлэх юм. За сая та уншсан шүү дээ тийм яагаад? За өөр бусад салбарт хариулт хэлэх юм. Яагаад эсрэг болгож байсан бэ? Өөрсдөө мэдэх бодлоо нийцүүлж хэсэгээр бүртгэж За зүгээр хариултыг харъя. За зөвлөлт улсаас Монгол дагаар усан болоод үзсэн. За баяр. За хоёрдугаар салаа. За 100 оны асуулт. Тоталитар диктэн гэж юу вэ? Нэг хүн ганцаараа нэг хаацтай зүйлээ нэг хүн данаас нь үздэг гэсэн. Тэ. За нэг хүний засаглал байна тийм. За хоёр дахь за нэг үзэл суртал нэг хүний дараагүй гэсэн тийм хариулт хэлэх байна. За 200 оноо. Хэлмэгдүүлэлтэд ямар хүмүүс өшөөж байсан бэ? За өөр гэсэн. За хоёрдугаар ямар хүмүүс өртөж байсан бэ? Нийгмийн давхаргаар нь болоод Ландраас язгуу. Аха. Язгуу. Тэгээ алтан уургийн хүмүүстэй гэсэн юм. Бүрээд бол За бүрээд голдоо байсан тийм. За мөн юу байсан бэ? За өөр хариулт байна уу? Улсын гишүүд. Улс төрийн гишүүд байсан тийм. Гишүүд илүү төрийн зөвлөлтнүүд байсан тийм. За хариулт байна. Бүхэл давхаргуу. Төр нийгмийн зөвлөлтөд ландраас эхлээд яг нэг жирийн эргийг хүртэл яг нэг бэлмүүлсэн тийм. За 300 оны асуулт. За зөвлөлт холбоот улсын заав даалгаврыг яштал биелүүлэх одоо Монгол өдөртөгчтэй тийм хайсан шалтгаан юу байсан бэ? Өөрсдийнхөө тайлбарласан. Өөрсдийнхөө Одоо ингэж зөвлөл холбоот улсад ашигтайгаар ашигтай байлгах үүднээс тийм хайсан байна гэж. Хариултыг харъя. Зүг байна тийм. За 3-р салаа. За 100 оны асуулт. Загавар гэж ямар утгатай үг вэ? Ямарсан шүү дээ. Зөвхөн 3-ыг хариулъя тийм. За загавар гэж ямар утгатай вэ? За өөр 2-р салаа. Ойлаа. За сайн байна. Хуйлаа тийм. За хуйлаа байна. За 200 оны асуулт. Заговор гэх хэрэг төчнээ хүний жагсаалтыг гаргасан бэ? 110. За 110 тийм. За сайн байна. 110. За хариулт 115. За 300 оны асуулт. Хэлмэгдүүлэлт гэж юу вэ? Хизээ ойлгох үедээ хүрсэн бэ?
Хилмигдүүс гэж үгүй хизээ ойлгож байна. 1937-оос 40 он. За тэгээд оргил үе. За тэгээд хилмигдүүлэх гэж ямар ойлголт вэ? Гурдаар талаас бүгд байна уу? Хариулт бүгд. хийгээгүй гэдэг. Сэсэрэг үү. Жорд гэх юм цаавар. За 400 оны асуулт байна тий. Хилмигстэй дурсгалыг хүндэтгэх өдөр гэж ямар өдрийг нэрлэдэг вэ? Энэ бол салаа харилцахгүй гэсэн шүү дээ. Ямар өдрийг одоо хэлдэг вэ тий? 4 сарын биш. Та нар энэ өдрийг тэмдэглэсэн биз дээ. Тийм нөөсөө яг 12 сар. За энэ өдрийг тэмдэглэхээр Ямар өдөр гэдэг вэ? Эсвэл за тэгвэл аль өдөр вэ? 12 сар 29 гэж. 12 сар. Амсны хөвчлөлөө юм. За сарын 10-ны өдөр. За 500 оноо. Хилмигстэй дурсгалыг хүндэтгэх өдөр тэмдэглэх хэдэн онд баталсан бэ? 1990 8 За тод өглөө гэхдээ 3. 9 он. За энэ оны онцгой 33 онцгой батлээ. За салаа болгон хэд хэдэн он авсан? Хасна. манай гурав хариулаад үлдээ. За 600 оноо тийм. Эндээ дахиад 100 онооны үнэлсэн шүү дээ. За 3-р салаа болохоор хилмигдүүлэлт гэсэн өөр юу хэлээ? За оргил хэлсэн тийм. За 300. Нэгдүгээр салаа болохоор эхний 2 буруулсан шүү дээ тийм. За эхний 3 сүүлийн За хэдүүлээ 42 дугаар хуудсанд байгаа сурвалж нэг сурвалж. За энэ уншаад. Тухайн одоо хэл хэрэг ямар аргуудыг хэрэглэж байсан бэ гэдгийг одоо хүүхэд тавцгүйгээр хариулж өгнө шүү дээ. Ямар аргуудыг хэрэглэж байсан бэ гэж юм те. За хосоор ярилцж байгаа хариулт гараа өгнө. Тэгээд нэг бүгдийн хариултыг дараагийн хүүхдүүдээс тавхгүй. За ингээд нэглээд багштай хэлгэнэ шүү дээ те. За нэг л хадаж байна. За тэгэхээр одоо энэ хилмигдүүлэлтэд хэрэгжиж байгаа аргууд маань хүний ихийг ноцтой зөрчиж байгаа учраас багш та адил нөгөө Монголын хүний одоо их хамгаалах үндэсний комисс гэдэг энэ логогоор ингэ хийж байгаа шүү дээ. За баярлалаа. Дараагийн арга. Тэгээд ашигладаг байсан аргуудаас нь хүүтөөрөө 2 хүн нэг комстаа гэдэг асууд гэсэн. Асууд байсан.
хизээ бинийг Иесус гэж асуух болсон шиг агуулсан. Шүү чам. За нөгөө юу гаргуулах гэж байна. Ахаа гаргуулаад. За тэгэхээр энэ яг 10 минут үнэхээр за сайн болж байгаа. За энэ хийцэн үү. За 3 тал салнаас за буудаж одоо хараад байсан тийм. За юу гэдэг Шууд ийм бүр чиз. за болоод хавчтай нэг жоо. Ахаа хийсэр юм гал. За энэ болохоор өөр арга байна уу? Хэлсэн дээр бахаа. За тэгвэл хүний ямар их зөрчигдөж байсан бэ гэж тийм. За энийг хэлээ. Үний аймнаас юу? Аймнаас ирүүлнэ. Тайван байх. Амьдрах Амьдрах хэрэгтэй тийм. За өөр Амьд юу гэх амьд явах хэрэгтэй хамгийн чухал юм гэж хэлсэн тийм. За өөр Өөрөө хамгаалах их чөлөө. За их чөлөө. хуулиар За хуулиар хамгаалах. хамгаалуулах эрхийн зөрчиж байна гэж юм тийм. За сайн байна. За тэгвэл их сурвалжаас одоо чамд төрсэн сэтгэл мэдрэмж юу байна вэ гэж тийм. За тэгвэл энэ их сурвалжийг уншаад чамд ямар сэтгэл мэдрэмж төрсөн бэ? За энийг яг хуваалцъя тийм. жоохон Логиктэй явахлаас өөр жоохон юу гэдэг өөрөө оролдон тавьчихсан байхгүй. За бодит үйл явдал дээр түүхээр тулгуурлаж байгаа учраас тийм. За сайн байна. одоо нөгөө бидний одоо энэ амьдарч байгаа орчныг одоо амьдарчийг битгэж одоо бидний өмнө амьдарч байгаа ямар тохиолж ямар амьдарч байгаа Одоо амьсаа хурц ирсэн би тийм. За өөр сэтгэл мэдрэмжээ хуваалцах тийм. Гур сатаа. За 2 дугаар салмаас. За хэлээд энэ их сурвалжийг уншаад чамд яг энэ үед тийм ямар сэтгэл мэдрэмж төрсөн бэ? Энэ үед нөгөө зүгээр байсан хүмүүсийг хэсэг гүтгэх бүгд бодож хараад байна. Тийм хүмүүсийн гээд бүр ямар санаж байна. Яг зөв тийм. За тэгвэл хилмигдүүлэлтэд өртөөгүй нэг ч хүн байгаагүй нэг ч айл явах юм тийм бүгд л одоо өртөж ясаа гэж тийм. За 3 дугаар салаанаас хэлээд. За юу ийсэн бэ? бодлоор ямар ч тийм том бүрэн дэрэн ихэд дэмэл хийсэн гэж байна. Бодлоо бүсэлж байгаа юм шиг болоод жоохон нөлөөндөө оруулах. Аха. За тухайн үеийн сэтгэл мэдрэмж нь юу вэ? Чамд төрж байгаа сэтгэл юм. Тэгээд нөгөө гэргүй хүмүүсийг чи юу юм бэ? Тийс ирэхэд хүртгээд зарим нь муудаж хараа. Тэгээд нөгөө энэ үйлдэлтэй янз бүрийн арга ашиглаад байгаа юм. За үдээд сэтгэл сэтгэл тийм. Аа сайн. За их сурвалжийг уншаад асуудал зөвхөн орсон. За дараагийн алтан дугаар бүлэглэж шийдээ тийм. За одоо цогцгийн 43 дугаар хуудсанд байгаа. За тийм доор байна тийм. Сурвалж 2-ын доор байгаа мэдээлэл уншина. Мэдээлэл уншина. За
тэрнээ байгаа юу хараад. За бичээр мэдээ гэх юм байна. За нэг одоо яах вэ? Ажил нь. За бичээр мэдээлэл хараад. За энэ салаагаараа ажиллана. За нэгдүгээр салаа 75-аас 100 хүүхдэд хурангуй. За хоёрдугаар салаа 30-аас 50 хүүхдэд хурангуй. Гуравдугаар салаа 10-аас 15 хурангуй бичнэ гэсэн. За гурван салхины хурангуулах арга гэж байдаг. За энэ арга нь болохоор сурагчдын мэдлэг ойлголтыг одоо цэцлэгтэй илүү яг нь түлхүүрүү за гол одоо нэр томьёогоор яг нь альваа тайлбарлах чадварыг яг нь нэмэгдүүлдэг. За энэ аргаар хэдүүлээ яг нь. За одоо урлагийн хоёр хүүхэд нь арчаагаараа дөрвөөр нэг баг болоод бичвэрээ. За тэгэхээр бичвэр хийхдээ анхаарах зүйл яаж юм бэ? нэг хэсэг одоо багт мөрөж юм уу тий? Тайлбарлах юм одоо. Би одоо маш их асуудал юм. Багаар үнэлэг рүү гэрээ нөгөө багаа үнэлэг. Одоо жишээ нь юу гэдэг агуулгын тухай ойлголт дээр үнэлэг ойлголттой байх юм бол үнэлэг жишээ 4 оноо гэдэг юм уу те? Чадварлах 3 оноо гэдэг нь өөрсдөө яг оноогоо өгнө. Мэдээлэл оруулах боломжгүй байгаа бол агуулгын агуулгын тухай хэвгүй бид яаж болох вэ? Араас 15 үеийн бүр одоо жишээ хэлмэлтийн үйл авах Эндээс их юм агуулгын манай гараад байна. Тэгэхээр дөрүүлээ ярьж байгаа юм уу? Багийнхаа хамгийн эцсийн одоо баримт гэдэг юм уу те? За энэ их манай
яаж 15 үгэндээ явах юм байна чадчих. Хичээл багуудын үнэлгээгээ хийж болно шүү дээ. Хичээл болсон нь үнэлгээгээ. Группгээр өмчлөлтэй хичээл хийсэн байна. За энэ хүмүүс өөрөө багууд маань өөрсдийнхөө бичвэрийг одоо танилцуулъя тийм. За 3 дугаар талаас дүүрсэн маань харагдчихъя тийм. За. За гураас их хамгийн бага одоо бичвэр бичлээ шүү дээ тийм. За. За. Цай яваад шүү гараа. Самбын өмнө ажихын тоо бичвэр бичсэн.
шалгуу баг гэх юм. Хоолойроо зүдэл өмнө зүдэл шилждэг. Дараагийн багш. За манай багаас гарсан болохоор зөвлөлт холбоот улсын хувьд өөрийн аюулгүй байдлаа хангах нөлөөний бүс биш газраа хадгалах өргөдгөх үзэл сурталаа дэлгэрүүлэх гэсэн зөвлөлт холбоот улсын геополитикийн ашиг сонирхол гол нөлөө үзүүлсэн. Хэд их шунахаас эрг мэдэлтэй язгууртан хүмүүсийг ирс устгаж хүчийг сулруулан өөрт ашигтай давуу байдал үүсгэх гэсэн арга шиг санагдсан. Ингэж хүч нь баг багаар суларснаар хэлэмдүүлэлтэд ашиглах арга хэмжээ маш олон төрөл болсон. Хүний нийт төр нандин чанаруудыг бутааж үзэл бодол сэтгэл найдварыг нь хэд их дарж сэтгэлийн галыг нь унтраасан гэж санагдав. Их хэрэглэлтийн үед 20,000 гаруй хүн цаазаар авахж хамгаалал амтууд 40 гаруй хүн янз бүрийн хугацаагаар хорих ял лавдсан. Монгол улс дахь улс төрийн хэрэглүүлэгчийн өөрийн аюулгүй байдлаа хангах ашиг үзэл бодол нөлөөлөгчийн бус түнш газраа хадгалах өргөдгөх үзэл сурталчилгаа дэлгэрүүлэх гэсэн зөвлөлт улсын геополитикийн хүчин зүйлсүүдийг бүрдүүлж байна. За сайн тийм. Дөрөв гишүүнээр за багш нь болохоор зүйл гэхээр яг нь өдөр жишээ гэдэг дээр 4 оноо энэ дээр өгч байгаа шүү. Чадварлаг гэдэг дээр 3 оноо, сайжруулах шаардлагатай 1 оноо дээр болохоор за уйлж байгаа юм шиг. За одоо өөр багаас байна уу? Энэ 3 одоо сурагчийн багийн дээр 3 багаас яриад арай өөр байна уу? Дүгнэлт нь арай өөр байна уу? Грамм бичсэн. Өөр нэг санаатай өөр багууд сая ярьсантай одоо өөртөө ярьснаас өөр нэг зүйл байна уу? Дүгнэлтээ нэг зүйл байна уу? Манай ихний дөрөв. Шатнаас юм хүүхдээ нөө. Хамгийн баг одоо нэг бичлээ шүү дээ. Бичлээ шүү дээ. Өөр байна. Яа гэж орж ирлээ. Хамгийн аваад дуу сайн юм шүү дээ. Хайгоо цаадаа багтаа. Яагаад? Юу? Ичээс шүү дээ. Хүн хилтэй хэрнээ бусдаа үзээ ядаж алж хорлож байгаа надуустаас ямар ялгаа байх вэ? 15 хүч юм бол. 15 хүч багтахгүй шүү дээ. За хүн асуу дээ. Та нар одоо хэлмэггүй хүн гарахгүй тул юу хийх вэ? Гарахгүй байхын тулд юу хийх вэ? Чиний хүн юм шиг юу вэ? Боловсролын төвшин өндөр байж байна. аха өндөр Зөв үзэл бодлыг илрүүлээд аливаа асуудлыг өөр шийдэж олоолаа нэгэн хүчтэй.
хичтэй байна гэж тийм. Аагүй байна. За гэрийн даалгаварт юу их вэ гэхээр хэлмэдүүлэлтийн 20 уршиг цэдээ. За гэрийн даалгаврыг хэлээд байна. За энэ хоёр сонголтоос яг нь аль нэгийг сонгоод гэрийн даалгавар хийх юм шүү. Хор уршиг сэдвээр эрхцүүлэн 150 За хэлмэдүүлэлтэд өртсөн түүхэн зөвлөлтний 2-оос 3 намтыг харьцуулаад яг нэг сонголоо. Аль нэгийг сонгоод гэрийн даалгавар хийх шүү. хичээл давалцсан та нартай баярлалаа.